Өдрийн минь төргийн өнөөдрийнхөө бичлэгээр чатаар маш их асуудаг. Тэгээд яг цагаа тулсан үед маш их хэрэг болдог. Өргөн хэрэглээний эмний нэршлүүдийг хэлээд өгье гэж бодлоо. Эхний эмний нэр бол өвчин амдаах эмийг маш их асуудаг. Өвчин амдаах эм маань Чинтунжэ гэдэг байгаа. Ямар нэг эмчийн бичихгүй өгдөг Чинтунжэ. За дараагийнх нь эм нь халуун бууруулах эм. Хэолжэ. Халуун бууруулах эм нь Хэолжэ. За дараагийн маш их асуудаг юм нь төмрийн бэлтгэл. Төмрийн бэлтгэлийг 철분제 гэдэг. 철분제. Мөн антибиотик өрөвслийн эсрэг эмийг маш их асуудаг. Энийг 항생제. Ихэвчлэн бас эмчийн бичиггүй одоо хатаг гараад ч юм уу иймэрхүү үед өгчдөг. Энэ дээр бас хатгийг нэмээд хэлээд өгье. Чунги гэдэг байгаа хатгийг. Чунгига нассоо юу гэх юм бол хатаг гарчглаа гэсэн. Ер нь ямар нэг юм батг иймэрхүү зүйл гарахыг наада нассоо юу гэж ярина. Хүмүүс наваасоо юу гэж яриад байдаг. Энэ бол буруу шүү. Чунгига наваасоо юу биш нассоо юу гэж ярих хэвээр. За мөн цагаан орхоны имийг их асуудаг. Энэ нь болохоор хэчүньяг гэж хэлдэг. Хэчүньяг цагаан орхоны им. За мөн өтгөн хатаад байх юм бол өтгөн хаталтын им буюу туулгах имийг Пёнбияг гэж хэлдэг байх нь. Пёнбияг. За мэдээж эмэгтэйчүүд маань асуудаг жирэмстээс хамгаалах имийг юу гэдэм бэ гэд энэ нь Пимяг. Пимяг. Харшлын им байна. Бас харшлын имийг баг Монголтай адилхан хэлдэг. Харшлыг аллерги гэж хэлдэг. Тэгээд аллергияг болохоор харшлын им болно. За энгийн яг гэдэг маань им гэсэн үгийг бүгдээрээ мэдэн тэгвэл ла байгаа бас тий. Лаг чаяг гэж хэлдэг. Эдгээр өргөн хэрэглээний эмнүүдийг зүгээр эмчийн бичиггүйгээр эмийн сангаас ороод хилээд авах боломжтой. Хэлэхдээ бол зүгээр саяны өгнүүдээ хилээд жүсэё гэхэд болно. Бичээд юм уу эсвэл шеэрлээд хадгалаад аваарай. Хин нэгэнд нь маш их хэрэг болох байх гэж бодож байна. Ялангуяа Солонгост амьдарч байгаа хүмүүс маань хэл сураагүй үедээ маш их твддэг. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдээ бас мэдээд авбал зүгээр юм болов уу гэж бодоод орууллаа шүү. Ингээд дараагийн бичлэгээр бүгдээрээ уулзъя.